бодлоо шүү дээ. Тэгэхээр зөвшөөрлөлийн ажлын хэсгээс ямар нэгэн шийдвэр гарсан бол өчигдрийн асуудал дээр жишээлбэл 100 намын гишүүдийн тоо энэ төр дээр өөрчлөлт гарсан байгаа юу? За баярлалаа. Тэгэхээр Монгол Ардын намын бүлэг үндсэндээ өнөөдөр 5 дахь өдөр хуралдаж байна. Улсын хурлын 62 гишүүнээс төсөл өргөн баригдсан үндэслэл нэмэлтийн төсөл. Дээр нь Монгол Улсын ерөнхийлөгчөөс төсөл өргөн баригдсан. За энэ хоёр төслийг хооронд нь бас нийлүүлэх, зэгцлэх, зөвшөлдсөх гэх ингээд нэлээх өргөн хүрээтэй ажлууд явагдаж байгаа. Улсын хурлаас хоёр ажлын хэсэг байгууллагад ажиллаж байгаа. Нэг нь инх төвшин дараагаар ажилласан 2 3 дугаар хэлцүүлэгт бэлтгэх өөрөг бүх ажлын хэсэг ажиллаж байгаа. За нэг нь Монгол Улсын ерөнхийлөгчөөр ахлуулсан үндэсний зөвшөлтсөлийн ажлын хэсэг ажиллаж байгаа. За эдгээрүүд ажиллаад тэгээд манай намын бүлэг үндсэндээ ерөнхийлөгчийн тавьсан саналууд, зөвшөлтсөлийн ажлын хэсгээс гарсан шийдвэрүүдийн талаар 4 өдөр хуралдаж байгаа. За тэгэхдээ эцсийн шийдвүүд бол гараагүй байна. За одоо Монгол Ардын нам ямар шийдэл гаргасан гэхээр энэ нэг хэдэн асуудал байгаа юм. Ард нийтийн санал явуулах тухай асуудал. За нөгөө гишүүдийн тоо нэмэгдүүлэх асуудал. Улсын хурлын бүрийн эрхээ хугацаа нэмэгдүүлэх асуудал. Сонгуулийн тогтолцоо холбонгуулах асуудал гэсэн эдгээр асуудлууд дээр ерөнхийлөгч ардчилсан намтай зөвшөлдсөж ойлголцох хэрэгтэй байна. Үндсэн хууль бол зөвшөлтсөлийн баримтчиг байна. Тэрнээс үндсэн хууль бол нэг намын парламентыг дангаараа баталж болохгүй гэдэг ийм байр суурьтай байгаа юм. Энэ агуулгын үүднээс нь бид нэр өчигдөр үдээс хойш өнөөдөр бол ерөнхийлөгч түүний тамгын газар за ардсан намынхантай зөвшөлдсөх юм ажлууд хийгдэж байна. Сая бол бид улсын хурлын дараа бид нэр ардсан намын бүлэгийнхэнтэй уулзаж 7 хоногийн ажил ер нь зөвшөлтсөөр арилгаж хурдтай болох чиглэлээр ярилцаад ингэ явж байгаа. Ардсан намын хувьд бол нөгөө гишүүд нь орон нутгад ажиллаж байгаа учраас нэг дэх өдөр хурлаа хийж эцсийн шийдвэр гаргая гэдэг ийм байдалтай байж байна. Ардчилсан намын зүгээс өгж байгаа 3 санал дээр ер нь яаж хүлээж авах вэ? Сая яг тодорхой шийдэл гараагүй гэсэн үг. Эдгээр шийдэл гараагүй. Ардсан нам бол ардсан намаас тавьж байгаа шаардлага чинь юмд шаардлага байгаа шүү дээ. Нэгдүгээр ард нийтийн санслыг явуулаа. За тэгээд нөгөө ерөнхийлөгчийг парламентыг сонгодог болгоё. За улсын хурлын гишүүдэд хариуцлага тооцдог, эргүүлэн татдаг болгоё. За орон нутгийн одоо эдийн засаг санхүү эрх мэдлийг нэмэгдүүлье. За өрийн дээд хэмжээг үндсэн хуулиар тогтоож өгье гэсэн ийм хэд хэдэн саналууд байгаа. Тэгэхээр энэ асуудлуудаар бид ярилцж байгаа. Тэгэхээр эх 7 хоногт ээлж босч болгон хуралдах байгаа юу? Хурал одоо 1:30-аас дараагийн зөвлөл хуралдах гэж байна. Тэгээд эх 7 хоногийнхоо хуралдааны хуваар тогтох гэж байна. Өчигдөр нөгөө бүлийн гишүүдээс цаасаар санал авсан шүү дээ. Сонгуулийн тогтолцоотой холбоотой, гишүүдийн тоотой холбоотой. Тэр нөгөө хариу гарсан уу? Ер нь бол гишүүд ийм л юм санал гаргасан болсон. Манай гишүүд чинь өчигдөр ерөнхийлөгч бүлгийн хуралдаар ирээд уулзалт хийсэн шүү дээ. Тэгээ манай бүлэгч нь бол тэгээд 108-ыг л үлээж авахгүй. Тоо өндөр олон байна. Гол гадна талын ард түмэн дэмжихгүй гэдэг ийм байгаа юм. За өчигдрийн тэр саналтай холбоотой юм бол гол нь зөвшөлдсөхгүй юутай холбоотой асуу. Үргэлжилж одоо зөвшөлдсөж явахгүй юу гэдэг асуулт байгаа юм. За энэ дээр л гишүүд үргэлжил зөвшөлдсөж явах хэрэгтэй. Тоотой холбоотой асуудал, тогтолцоотой холбоотой асуудал бол дахиж одоо ардсан нам ерөнхийлөгчтэй зөвшөлдсөж ярилцах шаардлагатай гэж ингэж үзсэн. Тийм учраас өнөөдрөөс ингээд зөвшөлтсөлийн ажил үргэлжлээд явж байгаа. Хуульчдын байгууллага тоон дээр хатуу зогсож байгаа юм уу? Гишүүдийн тоо 108 дээр. Тэгээ ерөнхийлөгч бол 108 байлгана гэдэг саналтай л байгаа шүү дээ. Тогтолцоон дээр танай бүлгийн гишүүд ямар байр суурьтай байна вэ? Тогтолцоо харин 108-ыг өгөөд хэлсэн. Тогтолцоог бол манай гишүүд бол ярилцж байгаа. Яг эцсийн шийдвэр гараагүй. Тэгээ бид нар бол 108 байхгүй юм байна. 76 байх уу эсвэл одоо нэмэгдүүлэлт хэд байх уу гэдэг асуудлаар бас нөгөө ерөнхийлөгч ардсан намтай зөвшөлдсөхөөс өрөхгүй. Хуульчдын холбооны шүүх засаглалтай холбоотой заалтыг эргүүлэн татсан байгаа дээр эсэргүүцэж санал хүргүүлсэн байсан шүү дээ. Тэгэхээр энэ ч нөө нэмэлт өөрчлөлттэй асуудал дээр яаж тусах вэ? За шүүхийнтэй холбоотой асуудалдаар бол 62 гишүүний өргөн барьсан төсөл дээр бол шүүхийн хараат бус бие даасан байдал хангах чиглэсэн өөрчлөлтүүдийн өргөн баригдсан. За ерөнхийлөгчийн зүгээс бол бас энэ асуудлуудыг эргэж харж үзээч.
миний бүрэн эрхэд халдсан тийм залтууд байна гэдэг агуулгаар нь асуудалд хандсан. Гэхдээ манай намын бүлгийн нэгдсэн шийдэггүй байна. Эхэлж саяны хэлдэг асуудлууд дээр ярилцж байгаа энийг үл шийднэ гэж бодож байгаа. Эргүүлэн татаагүй Татаагүй залтын. татаагүй. За баярлалаа. За баярлалаа.